Сайн мэцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүүм эхлэхэд бэлэн боллоо. 2011 оны 2 сарын 16-ны өдөр Калифорни мужийн Ирвайн хотын цагдаагийн газар хар тамхи хэрэглэжээд машин бариад явж байгаа хүн байна. Жолооч нь манай охины сургууль дээр сайн дурын ажил хийдэг ээж. С ижигтэй санагдаад дагаж явтал жолоочийн суудлын арын халаасандаа ямар нэгэн зүйл нуучлаа. Хар тамхи хэрэглэжээд машин бариад байгаа юм биш үстэй гэсэн дуулга ирсэн. Ирвайны цагдаа нар дуудлага өгсөн эрэгтэй охины сурдаг Плаза Виста баг сургууль руу шууд хөдөлж дуудлага өгсөн хүний хэлсэн машины эзнийг олсон бөгөөд тэр хүн бол тус сургууль 6 дахь жилдээ сайн дурын ажил хийжсэн 49 настай Келли Питерс гэх эмэгтэй байлаа. Келлигийн охин Сидни тус сургуулийн харьяа цэцэрлэг сургуульд явдаг. Ингээд гинэд цагдаа нар ирэхэд Келли сандарч юу болсон бэ? Манай нөхөрт ямар нэгэн зүйл тохиолдоо юу гэж асуухад цагдаа нар үгүй нөхөрт ч биш. Бид таны машиныг шалгаж болох уу? С ижигтэй дуудлага ирсэн гэхэд Келлигийн харт үйл ялаг өөрчлөгдсөн ч тэгэлгүй яах вэ гэд машиныхаа дэлгүүрийг өгчээ. Цагдаа нар Келлигийн PT Cruiser машин руу очиж жолоочийн суудлын арын халаасыг шалгатал зип буудтай зүйл цухуужив. Гаргаж ирээд үзтэл 17 г марихуана байлаа. Түүнээс гадна эмийн жижиг уудтай зүйлсээсэн бөгөөд нэгэнд нь перкоси тэмэх хүчтэй өвчин намдах юм 10 ширхэг, нөгөөд нь өөр төрлийн хар тамхины найрлагатай юм 29 ширхэг байхаас гадна хар тамхи татгад ашигладаг шаазан ганц тус гарч ирсэн. Цагдаа нар таны машинаас хар тамхи олтлоо гэхэд Келли энэ минийх биш гэж дутагдав. Хэргийн газарт байсан 22 жилийн туршлагатай цагдаа Чарльз хар тамхи гараад ирэхэд тийм ээ энэ минийх мөн гэд шууд хэрэгээ үлээдэг хүн байдгүй. Бүгд улаан цан гүрийдэг гэж бодоод санаа алдаж үгүйсгээд нэмэргүй энэ марихуана мөн бицтэй гэхэд Келли гинэд сөхөрч унаад газар мөргөн чангаар уйлж эхэлжээ. Цагдаа ингэж яхаар хилцс рүү явъя гэхэд Келли удахгүй манай охины хичээл тарна гэд уйлсаар л байдаг. Келли энэ байдлыг нь охин нь эсвэл сургуулийн бусад эцэг эхчүүд харах вэ гэхээс үхтлээ ажиллаа. Тэгвэл жоохон охинтой ээж хүн яагаад машинда хар тамхи авч явсан юм бол? Келли 30-аад насны дундуур бийл гих рок хөгжимчин рестораны эзэн залуутыг гэрэлжээ. Тэд гэрэлсэн цагаасаа хойш хүүхдтэй болохыг маш их хүссэн ч хэдэн жилийн турш бүтээгүй. Тэгээд маш их хүндрэл бэрхшээлийг туулж иж охин Сиднейгээ төрүүлжээ. Охин төрснөөр энэ хосын амьдрал оронгоороо өөрчлөгдөж бүх зүйлээ охиндоо зориулах болсон. Келли багада доктортой гэр оронгүй нүүдэл судал ихтэй амьдарсан нь түүнд маш муугар нөлөөлсөн гэж боддог байсан тул охиндоо хамгийн аюулгүй тоглог орчин бүрдүүлэхийн тулд Калифорни Ирвайн хот руу нүүжээ. Ирвайныг хүмүүс андахгүй маш баян чинээлэг дүрэг. Гэхдээ зүгээр ч нэг баячуудын оролт биш. Хот нь маш нарийн зохион байгуулалттай. Гудамжинд гэр оронгүй хүмүүс явуулдаггүй. Дуу чимээний журам маш чанга. Бүр хашааны зүлэгний урт нь хүртэл 8-10 см-аас хэтрэхгүй байх ёстой гэсэн дүрмтэй. Зүлгээ цагт нь засахгүй бол торгуул төлнө. Гэрийн гаднах шуудангийн харьцагны дизайн нь хүртэл ижил стандарттай байдаг тийм хот. Зарим хүмүүс ямар амьсгал боогдмоор газар вэ? Тэнд яаж амьдардаг байна гэдэгт эцэг эхчүүдийн хувьд хүүхэд өсгөхөд хамгийн аюулгүй тохиромжтой хот бол маш их эрэлттэй үнэтэй байдаг. Сургууль дамжаанууд ч их. Энэ хотын хүүхдүүдийн их сургуульд дэвсэх хувь маш өндөр тул боловсролын өрсөлдөөн асар их. Хүүхдүүд нь бүгд хувийн сургуультанд сууж өдөр шөнөгүй хичээлээ хийж, ээжүүд нь чат үсгэж мэдээлэл солилцсон. Тэр айлын хүүхдийн сатоноо тийм өндөр харсан байна. Аль сургуульд төгссөн гинүү гэх мэтээр хүүхдүүдийнхээ боловсролын талаар байнга ярилцдаг. Эндхийн хамгийн алдартай улсын сургууль бол Плаза Виста. Келлигийн 10 настай охин Сидни тэнд сурдаг бөгөөд 2011 он гэхэд Келли тус сургуульд 6 дахь жилдээ сайн дурын ажил хийжсэн. 6 жил сургууль дээр ажилласан болохоор гэрээ ажлаас илүү сургуулийн ажилд гарсан дээрээр сургууль дээр юу болцохыг нэгэнгүй мэддэг. Түүнийг танихгүй эцэг их гэж байдгүй. Бараг л сургуулийн үндсэн ажилтан шиг байв. Келлигийн гол хийдэг ажил нь хичээлийн дараах өдөр өнжүүлэх анги. Сургууль дээр маш их ажил амжуулдаг учраас сүүлдээ түүнд зориулсан ширээ хүртэл гаргаж өгчээ. Тэнд сууж байхдаа Келли олон төрлийн эцэг эхчүүдийг хажуунаас нардаг байсан. Манай хүүхдийн математикийн дүн яагаад юм байгаа? Тэр багшийг шууд хал. Сургуулийн талбайд нар хитрхи хурцбайна. Нарнаас хамгаалах сарвж барьж өг гэх мэтээр янз бүрийн асуудал ярьж ирэх эцэг эхчүүд олон байдаг. Келли үүнийг 6 жилийн турш хажуунаас наржээ. 2011 оны 2 сарын 16-ны үдээс хойш сургууль дээр таквондогийн хичээлтэй байсан ч багш нь зам төгжрээд хоцрох шинжтэй байна гэж холбоо иржээ. Хүүхдүүдийг хүлээлгэж болохгүй тул Келли дахин туслагаар очиж хүүхдүүдтэй зааланд бие халаалт хийжээтэл сургуулийн хамгаалтын ажилд орж ирээд цагдаа нар таныг хайж ирсэн гэдэг. Келли сандран цагдаа нар руу гүйх замдаа манай нөхөр зам тээврийн осолд орчоогүй байгаа. Муу зүйл болоогүй байгаасаа гэж бодон цагдаа Чарльзтай уулзангуудаа шууд нөхөр маань зүгээр үү? Амьд үү гэж ар араас нь асуухад нөхрийн чи эрэг бишээ. Таныг машинаа сонин бариад байна гэсэн дуудлага ирлээ гэхэд Келли би өдөржин сургууль дээр байсан. Машин бариагүй гэхэд цагдаа ойлголоо. Машинд ч асуудал үүсгэх зүйл байгаа юу? Шалгаж болох уу гэж түлхүүрийг нь авч шалгатал хар тамхи гарч ирсэн.
Цагдаа энэ юу вэ гэхэд Келли эхлээд юу гараад ирснийг чарлахгүй өөртөө итгэлтэй яасан бэ? Өгсөн гараад ирээ гэж тоглоом шоглоом хийсэн ч марихуана байна гэхийг сонсоод нүд нь орой дээрээ гарч ухаан алдах төхөж энэ минийх биш үнэхээр мэдэхгүй гэдэг. Цагдаа Чарльз Келлиг сургууль доторх хурлын өрөөнд оруулж хар тамхи хэрэглэсэн эсгийг нь шалгахаар хүүхэн арааг нь шалгаж судасны цохилтыг нь үзэж шулуун шуумаар алхуулж үзэхэд Келли бүгдийг нь түүрэлгүй давж хар тамхи хэрэглээгүй нь батлагдав. Энэ байдлыг харсан Чарльз цагдаа Келли худлаа хэлээгүй юм шиг байна гэж бодоод хамгийн сүүлд хизээ машин марсан бэ гэж асуухад өдөр хоолоо идчихэд 12:40 үед сургууль дээр ирсэн гэдэг. Тэрээр 12:40-д сургууль дээр ирснээс хойш машин бариагүй. Гэтэл цагдаагийн газарт ирсэн дуудлага 13:15 байсан бөгөөд дунд нь 35 минутын зөрүү байв. Үүнээс үзэх юм бол дуудлага өгсөн хүн Келлиг сонин машин барьж байгааг хараад шууд залхаагүй. Харин харснаас хойш 35 минутын дараа залхаснаа с сэжигтэйсэн тул цагдаа нар дуудлага өгсөн дугаар руу залхаж үзтэл хурамч дугаар байжээ. Мөн цагдаа Чарльзын туршлагаар хар тамхи нуудаг хүмүүс маш нарийн санаанд оромгүй аргууд ашигладагч Келлигийн машинаас олцсон хар тамхи жолоожийн суудлын арын алааснаас цухууж исэн нь бараг л намайг бариад аваарай гэсэн шиг ил задгаа байжээ. Чарльз цагдаа Келлигээс чамд ийм зүйл зохион байгуулж хийхээр ус онцонтой хүн байгаа юу гэж асуухад Келли шууд Истрийн гэр бүлийнхэн гэж хариулдаг. Истрийн гэр бүл болон Келлигийн зөрчил нь үнэндээ маш өчүүхэн шалахгүй зүйлсээс эхэлжээ. Нөхөр Кент Истер, эхнэр Жил Истер. Тэд Келлигээс арай дүү 30 гаруй насны хос бөгөөд 3 хүүхэдтэй. Хоёулаа хуульч мэргэжилтэй хуулийн фирмд ажиллаж байгаа танилцсан бөгөөд гэрэлснийхээ дараа Жил ажилласаа гарч гэрээ эзэгтэй болсон бол нөхөр Кент нь Оранж Каунтиг хамгийн том хуулийн фирмийн өмгөөлөгчөө. Ирвайн шиг боловсролын өрсөлдөөн ихтэй баячуудын хотод эцэг эхчүүд төгссөн сургуулаараа өрсөлдөх нь их байдаг. Ирвайнд эцэг эхчүүд үүгээрээ маш их бахархдаг. Бүр Harvard Dad, Stanford Mom гэсэн стикер, машин эсвэл дугаар дээрээ нааж даалт хэлбэрээр өөрийгөө гайхуулдаг. Ашуусын ээж, муусын аав гэх юм уу ашин. Истрийн гэр бүлийн хувьд Кент, Стэнфорд болон UCLA-ийн хуулийн сургуулийг төгссөн. Харин Жил Беркли их сургуулийн хуулийн сургуулийг төгссөн болохоор нөхөр Кентийн машины дугаар UCLA GD number 1 байв. GD гэдэг нь хуулийн сургуулийн докторийн зэрэг гэсэн утгатай. Мөн машины дугаарынхаа үрийг Стэнфордын загвараар хийлгэсэн байв. Машиныхаа дугаар дээр ганцхан сургуулийн нэр тавихаар нөгөө сургууль нь орхигдох гээд байсан тул би хоёулангийн төгссөн, хоёулангийн гайхуулах ёстой гэд машиныхаа дугаарыг UCLA-ээр авч хүрээг нь Стэнфордоор хийлгэсэн байна. Америк эсвэл Канадад машины дугаараа өөрийн хүссэн үгээр хараал бишэлвэл мөнгө төлөө захиалж авч болдог гинэ. Энэ бас хурмаа маш нүсэр тансаг хийсэн бөгөөд зургууд нь бүр хурмын сэтгүүл дээр хүртэл гарч ижээ. Тэд үгээрээ маш их бахархдаг. Товчхондоо Истрийн гэр бүл мөнгөөр тутахгүй ажил төрөл нь бүтэмжтэй маш сайн яваа гэр бүл байлаа. Гэр нь гэхдээ 3 машин зэрэг багтах тийм том гаражтай. Улаан варан дээвэртэй асар том хаус байсан бөгөөд Келлигийн амьдардаг апартменттэй зүүрлэхий аргагүй. Энэ хос болон Келли нар 1 жилийн өмнөөс холбогдчихэ. Истрийнхний 6 настай хүү Джейм нь Келлигийн охин Сиднейгийн сурдаг Плаза Виста сургуулийн бэлтгэл ангид сурдаг байв. 2010 оны 2 сарын 17-ны лав гарагт хар тамхины хэрэг гарахаас яг жилийн өмнө сургууль дээр теннисний хичээлтэй байсан бөгөөд дасгалжуулагч нь хичээлээ дуусгаад хүүхдүүдийг Келлид хүлээлгэж өгөөд Келли цааш нь эцэг эхчүүдэд хүлээлгэж өгөх ёстой. Энэ нь сайн дурын ажил бөгөөд ямар ч цайлан үйлс авдаггүй. Хүүхдүүдээ авахар ирсэн ээжүүдийн дунд Жил Истер байсан бөгөөд эргэн тойрноо нэлээд харж хүүгээ хайсан ч байгаагүй. Гэтэл теннисний дасгалжуулагч хүүхд тусад нь агуулад авчирсан. Теннисний хичээл дуусаад Келли хүүхдүүдийг жигсааж авах үед Джейми өөр газар үлдсэн байжээ. Ингээд сургуулийн бүтэц зохион байгуулалтаас болоод хаалганд хөгжигдэж Джейми гарч чадахгүй үлдсэн байна. Хүү хаалгыг 3-4 удаа тогшоход азар дасгалжуулагч багш нь ойрхон байж тараад хүүг олсон. Үүнийг хугацаагаар нь бодоод үзэх юм бол Джейми ердөө 5 минут л ганцаараа үлдсэн байв. Дасгалжуулагч хүүг болоод сургуулийн хүлээн авах хэсэг рүү дагуулж очсноор ээжтэйгээ уулзжээ. Жил ууралсандаа дэлбэрэг шахан Келли рүү дайрч амнаас гарсан болгоно ойлж эхлэв. Сайн дурын ажилтангой одоо ямар цаг үе вэ? Мэдээ үздэггүй мө? Манай хүүхэд сэтгэл зүйн гэмтэл авчвал яах юм бэ гэж ашигчдаг. Келли миний бурууч байгаа гэж бодоод намайг уучлаарай гэж тасралтгүй уучлалтгүй Джеймиг тэрвэрч чадлаараа тайвшруулахыг хичээсэн ч Жил зогссонгүй. Бүр теннисний багш руу дайрч чи манай өвд хүрсэн үү? Яагаад шууд над руу авчихгүй фронт руу дагуулж явж байгаа юм бэ? Журамч нь юм байт юм уу? Яг одоо хүүхэд хүлээлгэж өгөх журмаа аваад ир гэж ашигчдаг. Келли гайхаж багшийг баргал хүүхэд хүчирхийлэгч гэмт хэрэгтэн шиг дуудаад ахаар нь өнөөдөр Джейми хоцорч орж ирснээс болоод ийм зүйл боллоо гэхэд Жил манай хүүхдийг удаан хөдөлгөөнтэй залхуугаасаа болоод төрсөн гэдэг юм уу? Манай нөхөрт хоёр хоёулаа өмгөөлөгч хуульч хүмүүс хүүгийн аав уурлахаараа яадгийг хармаар байна уу гэж дайрчээ. Сүүлдээ Келли энэ эмэгтэйтэй юусоо харьцаж болохгүй мэн гэж бодоод цаашаа явхад Жил хараас нь
Чи ийм зүйл хийжээд өнөөдөр тайван унтаж чадна гэж бодож байна уу? Би чамайг зүгээр орхихгүй гэж хашгичжээ. Энэ бол Жилийн зүгээс өгсөн анхааруулга бөгөөд тэдний тэмцлийн эхлэл байлаа. Маргааш нь Жил сургуулийн захиралд шууд гомдол гаргаж Келлиг одоохоо ажлаас нь хаал гэсэн захирал бичсэн бөгөөд агуулга нь манай хүү сургуулийн байранд төгжигдэж 19 минутын турш уйлж зүрхэн зүсгсэн. Гэтэл Келлиг их эмэгтэй танай Жими ухаан муутай дутуу төрөлттэй юм шиг байн гоцордог. Түүнийг хүлээж чадахгүй гэж над руу дайрсан. Ташрамд хэлэхэд манай хүү маш ухаалаг, төлөвшсөн, спортоор хичээлдэг мундаг хүүхэд. Сургуулийн арга дугуйланд амжилттай оролцож дүн нь маш сайн. Энэ жил хэд хэдэн шагнал авсан. Сэтгэл зүйн болон бие бэлтрийн хувьд хизээж удаан дутуу хүүхэд биш гэж бичжээ. Үүнийг харахад Жилд ямар нэгэн сэтгэл зүйн асуудал, асар их дутуугийн комплекс байгаа мэт харагддаг. Өөрийг нь хүүхэд ухаан муутай биш гэдгийг батлах гэж шагнал урамшуул авсныг нь хүртэл нуршин захиралд загтал бичсэн байна. Сургуулийн зүгээс шалгалт явуулжээ. Жил хүүгээ 19 минут уйлсан гэж зүтгэсээрсэн ч камер болон гэрчүүдийг шалгахад 5-аас хамгийн ихдээ 8 минут болсон байв. Жил үнэндээ хүүхэд нь ганцаараа үлдсэн хугацаанаас илүү удаан гэдэг үгэнд хамаг анхаарлаа хандуулсан. Энгийн ээж нар бол Келлиг уучлалгүйгээд хэрэг явдал дууссаны дараа хүүгээ гэртээ авчираад сургууль дээр багш нь жагс гэж хэлэхэд хурдан дагаж явах ёстой шүү. Хичээл дуусгаад багш нь хүүхдүүдийг цуглуулад гаргадаг учраас тэр үе жагсахгүй бол ийм зүйл болдгийг гэж зургах ёстой байтал энэ эмэгтэй дандаа бусдаас буруу хайж өөрийнхөө хүүхдийг ямар ч буруугүй гэж зүтгэдэг. Эцэст нь сургуулийн шалгалтаар Келлиг ямар ч буруугүй гэсэн дүгнэлт гаргажээ. Сургууль ингэж дүгнэлт гаргасан бол энэ түрээ зогсох ёстой байтал Жил зогссонгүй. Бусад эцэг эхчүүдийн дунд Келли бол аюултай эмэгтэй. Тийм хүн яаж сургуульд сайн дурын ажил хийж чаддаг байна? Тэр эмэгтэй дахиад ямар хэрэг тарихыг хэн мэдлээ? Хүний хүүхдийг тэгж авчин гадуурхдаг эмэгтэй манай сургуульд байнга байж болох уу? Бид хүүхдүүдээ амар амгалан даатгаж чадах уу гэж Келлигийн талаар цуурхал тарааж муулж эхлэв. Гэвч Келли бол тус сургуулийн туршлагатай ээж 6 жил ажилласан. Хүмүүс сони юм да. Келли тийм хүн биш дээ. Бид бүгдээрээ түн туртай штэ гэсэн уур амьсгалтай. Жил гайхаж энэ хүмүүс яагаад миний үгийг сонсохгүй байгаа юм бол миний талд биш Келлигийн талд ороод байгаа юм бахтаа гэж боддог. Тэр өдөр Жил гэртээ хараад унтаж чадсангүй. Шүнжин гэртээ нэг зүйл бэлдсэн бөгөөд тэр нь ухуулах хуудас байлаа. Келли яагаад сургуулийг орхих ёстой тухай наривчлан бичсэн ухуулах хуудас бэлдээд дараа өдөр нь сургуулийн үүдэнд очиж бусад эцэг эхчүүдэд тарааж эхлэв. Гарчиг нь Плаза Виста сургуулийн сайн дурын ажилтан ийм байж болох уу гэсэн гомдол илчлэлтийн шинжтэй. Тэр ухуулах хуудас дээрээ Келлигийн талаар манай хүү Жимиг сургуулийн талбайд хорсон сурагчдад маш аюултай өнгөж муулж бичжээ. Келли ямар ч мөнгө авалгүй ажиллаж ийж ийм байдалд орсон тул эцэст нь сургуулийн захирал Филипс Жилтэй холбогдож та ингэж болохгүй. Келли сайн дурын ажилтнч гэлээ манай сургуулийн үндсэн ажилтан шиг байдаг. Энд чинь хүнийг дарамталж дээрлэгч хайрг болно. Манай сургуульд ёс зүйн дүрм гэж байдаг гэж хатуу анхааруулхад Жил өдөөс нь захирлаа. Та бүхэн хоёрыг хуульч өмгөөлөгч гэдгийг мэдчихэж байгаа зү. Одоо манай хүүгийн ав маш их уурсан байгаа. Би хүүхдүүдэд хохиромооргүй байна. Мөн би үндсэн хуулийн 1-р заалт буюу үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр хамгаалагдсан. Келлиг ажлаа өгөх хүртэл би үүнийг үргэлжлүүлнэ. Келлигийн бузар эргийг илчилсэн стикер хүртэл хийн. Машины хаягч бэлдэнэ гэж зүтгэжээ. Ийм байдал хүрсэн Келлигийн сэтгэл санаа үнэхээр хэцүү байсан тул аргаа бараад захирлын өрөө рүү очиж хэрвээ та хүсвэл би ажлаа өгöd явъя. Тэгжээж энэ хэрүүл маргаан дуусах бах гэхэд захирал Филипс үгүй тээх шаардлага байхгүй. Ажлаа үргэлжлүүлээд хий гэжээ. Гэвч хэд хоногийн дараа Жил Эрвайна цагдаагийн газар Келлигийн эсрэг гомдол гаргаж Келлиг их жимхтэй манай 6 настай хүү Жемиг дарамталж мөрдөж мөшөгж гин бүр ална гэж сүрдүүлсэн гэжээ. Гэтэл Келлиг хэрэг гарсан өдрөөс хойш тэдэнтэй нэг ч удаа таарч уулзаагүй. Ингээд шүүх энэ гомдлыг нь хэрэгсгүй болгосон дургуутсан Жил иргэний шүүхэд Келлиг хүүхдийг хууль бусаар хорсон бусдын сэтгэл зүй зориудаар хүн цохилдогч тарчлаасан хэмээн хэмжлэл гаргажээ. Шүүхийн хэмжлэл дээрээ энэ эргээс болоод манай хүү Жеми сэтгэл зүйн маш хүнд ноцтой гэмтэл авч зовж гин. Келлигийн үйлдэл зориудын санаатай хором үйлдэл тул түүнээс торгуул хохирол нэхэмжилж гин гэжээ. Ийм төрлийн үйлдэлүүд тасралтгүй ирэх нь Келлигийн хувьд асар том айдас дарамт болсон. Өрсөлдөгч нь өмгөөлөгч хуульч хос. Мөнгөтэй хуулаа маш сайн мэддэг. Оранж Каунтид хамгийн шилдэг тооцогддог хуулийн фирм өмгөөлөгч. Гэтэл Келлид өмгөөлөгч авах мөнгөч байхгүй тул энэнд эндүү тэгш бус шудраг бус тэмцлээлээ. Гэхдээ сургуулийн захиргаа Келлигийн талд тууштай зогсож түүнийг хизээж ажлаас нь алаагүй. Түүнчлэн энэ эргийг сургамж болгоод сургууль дээр хүүхэд хүлээлгэж өгөхдөө заавал тоог нь тулгаж шин журам гаргаж Жемигийн явж исэн теннисний сургалтын төлбөрийг бүтэн буцаа олгожээ. Одоо ингээд бүх зүйл шийдэгдсэн тул Жил зогсох ёстойч өөрийнхөө нөхөр Кент рүү имэйл бичсэн. Тэд уг нь нэг гэрт амьдардаг эхнэр нөхөр хоёр орондоо ороод эсвэл хоол идэж явахдаа ч юм уу зүгээр ярилцаж болох байтал яагаад заавал имэйл бичсэн бол за имэйлнийх нь гарчигнаас эхлээд асуудал маш нухацтай болж эхэлдэг. Мэйлд Келлигийн хувийн мэдээллийг хэрхэн шалгах,
шүүхийн шийдвэрээр ойртохыг хориглох шийдвэр гаргуулах, түүнийг хэрхэн баримтлуулах төлөвлөгөөг нэгэнгүү бичсэн байв. Бүр Келлигээс гадна сургууль, удирдах зөвлөл, боловсролын газрыг бүхэлд нь шүүхэд өгье гэсэн байлаа. Мөн манай Джеймиг тарчлааж, манай гэр бүлийн ингэж гიშгэлхийг зүгээр хараа сууж болохгүй гэснээ мэйлийнхээ хамгийн төгсгөлд энэ бол дайн гэж бичжээ. Тэгээд хамгийн ачаалттай энэ үгнийхээ араас анхааруулгын тэмдгийг нийт 68 удаа дарааллуулан тавьсан байв. Уур хилэндээ автан гартаа байгаа утас компьютерийнхоо товчлуурыг ямар амар нүдэвэ гэдг нь эндээс харагдана. Эцэст нь тэд Джеймигийн нэр дээр Келлиг ойртохыг хориглох хүсэл гаргасан ч шүүх мөн л хэрэгсгүй болгов. Жилийн төлөвлөсөн зүйлсээс нэгэнд санснаар нь олсонгүй. Ингэж авсаар 2011 оны ихээр буюу харт амтны хэрэг гарахаас яг 1 сарын өмнө Келли тус сургуулийн эцэг эхийн зөвлөлийн ерөнхийлөгчөөр сонгогджээ. Ер нь Эрвайн шиг газар эцэг эхийн зөвлөлийн дарга хийн гэдэг нэр хүндтэй чинээлэг тухайн бүсдээ нөлөө бүхий ээж аавуудын хийдэг ажил. Гэтэл Келлид тийм их хөрөнгө мөнгө арын алга байсангүй. Зөвхөн өөрийн цэвэр хөдөлмөр сэтгэл зүрхээр үүнийг авчээ. 6 жилийн турш сургуулийнхаа төлөө чин сэтгэлээсээ зүтгэж сургуулийн ажилчид, багш нар, бусад эцэг эхчүүд бүгд Келлид дуртай байсан учраас энэ боломж бүрдсэн. Гэтэл гэнэт харт амтны хэрэгт гүтгэгдэж баривчлагдах дээрээ тулаад байтал нөхөр охин хоёр нь гүйж ирээд ээжээ таны машинаас яагаад харт амх гардг юм бэ гэж асуухад Келли надад ийм зүйл хийж зүрхлэх ганцхан хүн байгаа. Тэр бол Жил Истер гэж хэлсэн. Азар цагдаа нар Келлид итгэж түүнийг шууд баривчилсангүй. Тэд Келлиг гэрлүүний явуулахдаа харт амтнаас олсон ДНХ-ийн дээжийг таниахтай тулгаж үзэнгээд шинжилгээний лаборатори руу явуулж хариуг нь үлээхээр болов. Энэ шинжилгээний хариу гарахад сар орчим хугацаа шаардлагатай байлаа. Түүнтэй зэрэгцэн цагдаа нар харт амх Келлигийн машинд яаж орсон бэ гэдгийг мөрдөж эхэлжээ. Хэрэг явдлын эхлэл болсон 911-ийн дуудлагыг шалгатал тэр дуудлага нь ердийн 911-ийн шуурхай хувцсанд ирээгүй. Харин Эрвайны цагдаагийн газрын хүлээ авах захиргааны дугаарлуу залгасан байж тарав. Энэ замаар дуудлага өгөхөд шууд байршил тогтоох болон дууд бичлэг хадгалагдахгүй байх магадлал өндөр бөгөөд мөрдлөг хийхэд маш хэцүү байдаг гинэ. Өөрөөр хэлэх юм бол дуудлага өгсөн өөрийгөө илэрхийлэхээс мөрдөгдөхөөс сэргийлж цагдаагийн дотоод бүтцийг мэддэг хүний хувьд 911 руу биш цагдаагийн газрын хүлээн авах утас руу залгасан байлаа. Яг л хуульч өмгөөлөгч юм шиг нарийн тооцоосон байв. Тэр үед цагдаа нар таны нэр хинбэ гэж асуухад дуудлага өгсөн эрэгтэй VJ Chandrasekhar гэж хэллээд манай охин тус сургууль сурдаг гэж хэлсэн байдаг. Цагдаа нар сургуулийн сурагчдын дунд ийм охтой хүн байгаас гэж шалгасан ч байсангүй. Утасны дуудлагын түүхийг мөрдөж үзтэл сургуулиас холгүй 17 км-ийн зайд орших Newport Beach дэх Highland Hotel их зочид буудлын бизнес төвөөс залгасан болох нь тогтоогдов. Цагдаа нар буудлын хяналтын камерыг шүүж үзтэл яг цагдаа руу залгасан цаг минутанд нэгэн эрэхтэй гартаа тэмдэглэлийн цаас барьж бизнес төв рүү орж байгаа дүрс бичигджээ. Тэр хүн 40 орчим насны 173 орчим сантиметр өндөртэй эрэхтэй. Цагдаа нар энэ зургийг аваад сургуулийн захирал Филиппст үзүүлэхэд захирал шууд л эн чинь Кентийн эстер мөн байна гэж таньдаг. Кент бол Жилийн нөхөр. Мөн дуудлага хийсэн зочид буудлын хажууханд Кентийн ажилдаг хуулийн фирмийн байр байдаг. Өөрөөр хэлэх юм бол эхнэр Жил нь яг одоо залга, одоо цаг нь боллоо гэж хэлэхэд Кент ажлынхаа хажуугийн буудлал руу гүйж ороод залгасан. Мөрдөх баг энэ осын хэрэг гарсан өдрийн хөдөлгөөнийг наривчлан шалгав. 2011 оны 2 сарын 16-ны өдөр буюу харт амиг олдохоос өмнөх шөнө энэ осууд хоорондоо 15 удаа мессеж шидэлсэн байна. Тэр үед Жилийн утасны тохио гэрийнх нь ойролцоо баригдсан бол Кентийн утасны тохио яг Келлигийн амьдардаг апартментын хажууд. Үүр шөнөөр Кент ирж Келлигийн машиныг онгойлгож харт амиг нуусан гэж цагдаа нарт таамагласан. Келли өөрөө ч машиныхаа хаалгыг хаяа цоочлохоо мартчихдаг байсан гинэ. Яг тэр үеийг нь тааруулж харт амигаа нуугаад цагдаа нарт амархан харагдаг гэж зип буудыг нь зориуд цохуулгаж үлдээсэн. 2011 оны 3 сарын 4-ний өдөр буюу хэрэг гарснаас хойш сар орчмын дараа 20 гаруй цагдаа мөрдөгчөд цуглаж хуралцсан. Өрсөлдөгч нь хуульч, өмгөөлөгч учраас яаж ч бултах магадлалтай. Тэд хоёр багт хуваагдаж нэг баг нь тэдний гэрлүү, нөгөө баг нь Кентийн хуулийн фирмийн өрөөрөө зэрэг хөдөлсөн. Гэртэн очсон багийнхан Кентээс ойрын үед Плаза Виста сургууль дээр ямар нэгэн асуудал үүснэ үү гэж асуухад Кент маш тайвнаар "Тийм ээ, тэнд манай хүү Джеймиг нэг сайн дурын ажилтны эмэгтэй дарамталж хүчирхийлсэн. Үндэ бол шууд шүүхэд өгөх хэрэг байсан ч нэг сургуулийн эцэг эхчүүд байна гэж бодоод бид уужуу сэтгэлээр хандаж уучлж өнгөрөөсөн" гэж хариулав. Хэрэг гараад 1 жил өнгөрчөөд хахад сүүлийн үеийн хэрэг гэж ярьдаг. Тэрээр харт амхны эргийг огт мэдгүй дүрсгэж зөвхөн хүүгийнхээ тухай ярьсарав. Хажууд нь байсан Жил юу ч тугаралгүй 3 настай бага охиноо тоглуулаад сууж исэн. Энэ үед цагдаа нар Кентийн машиныг шалгаж гэр доторхойг нэг бүрчлэн нэгцэн ч ямар нэгэн харт амх марихуана олдсонгүй. Харин тэд гэрээс нэг ном олсон бөгөөд тэр номын нэр нь Holding Out. Зохиолч нь Эва Бьорк гэсэн байв. Энэ номыг Жил өөрөө хувийн зарлаараа хэвлүүлсэн байжээ. Номын агуулгыг үзвэл Жил өөрийнхөө амьдралыг тусгаж бичсэн мэт. Гол дүр нь Берклийн хуулийн сургуулийг төгссөн өмгөөлөгч эмэгтэй бөгөөд хуулийн фирмд ажилладаг. Тэрээр гол дүрийн эмэгтэйгээ асар өндөр IQ-тэй, маш их төвчээртэй мундаг эмэгтэй гэж тодорхойлсон байв.
Ялангуяа хэрвээ хэн нэгэн намайг гомдоож шархлуулах юм бол би өөрийн оюун ухаан төвчээрээрээ заавал өшөөгөө авах болно гэсэн агуулгатай ээжээ. Жил яг л энэ зохиолынхоо дагуу Келлигээс өшөөгөө авчилаа. Яг тэр үед Кенти ажиллаг хуулийн фирмд ч нэгжлэх хийгджээ. Хуулийн фирмд бусад үйлчлүүлэгчдийн маш чухал нууц мэдээллүүдээс нь тул тусгай хянагчийн хяналтанд ор маш болгоомжтой нэгжлэх хийдэг. Тэр өдөр нэгжлэх хийсэн ч Жил Кент хоёрыг шууд баривчлаагүй. Учир нь тэднийг буруутгах, хөллөшгүй, шийдвэрлэх нотлох баримт олдоогүй. Тэд хосын гар утсыг хурааж авсан ч хэрэг гарах үеийн бүх мессеж дуудлагын түүхээ аль хэдийнэ устгасан байв. Цагдаа нар яарч жоохон лалтаа гаргуул өмгөөлөгч хос хуулийн цорхоо ашиглаад хэрэгээс мултрах боломжтой байсан тул тэднийг яаран баривчлалгүй гэрийнх нь оролцоо нууцаар хотолтойж хэн орж гарчгааг хянахаар шийджээ. Гэтэл яг энэ үеэс хэрэг инээдмийн кино шиг өрнөж эхлэв. Нэгслэх хийсэн өдрийн яг маргааш өглөө нь булчинлаг, спортлог нэгэн залуу гартаа утас барьж алхасаар Истрийн гэрлүү зүглэж яваа харагддаг. Тэгж яваа залууд нэг л сонин мэдрэмж төрснөө яасан эргэн тойрноо харж цагдаагийн машин мөрдөгчөд байгааг анзаараад гинэт эргээд хар ирчээрээ зүхтжээ. Яг тэр мөчөд байшин дотроос Жил задгай, торгомсог, торон унтлагын уцтайгаа хөл нүцгэн хаалгаар гүйж гарч ирээд цагдаа нар байгааг хараад буцаад гэрлүүгээ гүйж ордог. Үүнээс харах юм бол өнөөх булчинлаг залуу болон Жил хоёрын дунд ямар нэгэн сэжигтэй харилцааг нь тодорхойлоо. Ингээд мөрдөгчөд залууг хар тамхины чэнж авах гэж удаад араас нь хөөж баривчлан энд юу хийж авааг нь асуухад залуу би гаалс өнөөгч хүн найз охинтойгоо уулзах гэж ирсэн гэв. Түүний найз охин нь Жил. Глен Гомес гэх гаалс өнөөгч залуу Жилдээ бүтэн 2 жил хагасын турш нууц амрын харилцаатай байсан нь ингээд илэрсэн. Жилийн бага охин 3 настай байсан гэхээр төрөнгүүтээ шууд нөхрөө араар нь тавьж эхэлсэн гэсэн үг. Дараа нь цагдаа нар тэдний харилцсан бүх мессежийг шалгаж үзэхэд Жил тэр залууг секс нинжа, Мистер Delicious, Papi гэж дууддаг байв. Цагдаа нар Гленийг хар тамхи болж өгсөн байх гэж таамаглаа шалгасан ч сэжигтэй зүйл олцсонгүй. Тэгээ цагдаа нар энэ Глен гэгч залууг хэрэгт яаж ашиглах вэ гэж бодцоод түүнийг дуудаж гаалс өнөөгчөө та одоо маш ноцтой хэрэгт орооцолтчод байна. Үүнээс болоо таны гаалс өнөөгчийн карьер тэр чигтээ сүрж болно. Жил гэдэг эмэгтэй чиний амьдралыг үржин гэхэд Глен би Жилд хайртай гэдэгч эцэст нь цагдаа нар Гленийг айлгаж өөрсдийн талд ажилуулахар тохиролцов. Тэд Глен дуу раагуур чагнах төхөөрөмж нууж Жилтэй уулзуулахаар явуулжээ. Гэртэн нэгжлэх хийснээс 3-7 хоногийн дараа буюу 3 сарын 23-нд Глен Жилдээ нэгэн цэцэрлэг түрээлэнд уулзсан. Дотор нь нуусан дуу раагуурын ачаар цагдаа нар тэдний яриаг шууд сонсч байсан. Жил Гленийг хүүхдүүддээ цэцэрлэг түрээлэнгийн манаж ахна гэж танилцуулаад хүүхдүүдэд явуулахад Глен цагдаа нарын зааварснаар цагдаа нар над дээр ирээд элдвэн юм асуугаад байна. Юу болоод байгаа юм бэ гэж асуухад Жил би мэдгүй. Манай нөхөр энэ нэргээс болоод хуулийн фирмээс хөөгдөж магадгүй болоод байгаа. Гэхдээ цагдаа нар яагаад чамайг шалгадаг вэ гэхэд Глен түүнийг үргэлжлүүлэн шалгааж амнаас нь үг унах гэж оролдоход Жил уурлаж мэдгүй гэдэг штэ гэж хашгирдаг. Тэгээд Глен цагдаа нарын хэлснээр бит хоёр хэсэгтэй харилцаагаа тасалж зайгаа барьсан дээр хаа. Им үед холбоотой байх нь аюултай гэж хэлтэл Жил гинэт хаягдсандаа маш их уурлаж хүүхдүүдэд тавлаад шууд яваад өгчээ. Эцэст нь энэ дуу раагуур ямар ч шийдвэрлэх баримт болж авч чадаагүй ч Жил Глентэй муудалцаж цааснаас хойш хэд хоногийн дараа Гленээс өшөө авахар хөдөлдөг. Глен гэр бүлтэй байсан бөгөөд Жил түүний гэрт нь очиж их нэртэй нь уулзаад би чиний нөхөртэй араач нь тавьж исэн гэд Глентэй харилцажсэн хамаг, мэйл, муухай зургнуудыг нь их нэрт нь нэг нэгэнгүү дэлгэж үзүүлжээ. Бүр үгээрч зогсохгүй эхнэрийнх нь ажилдаг бүжгийн студ руу хүртэл ухуулах хууц цагтал явуулсан байна. Жил хэрвээ би шархалж хин нэг нь намайг гомдоож хаях юм бол би тэр хүний амьдралыг тэр чигтэн сөөрүүлнэ гэдэг гол зарчимтай байсан. Келлид хийсэн үйлдэл нь ч яг үүнтэй адилхан. Мөн өөрийгөө хайрлах хайр нь хальж цалгисан хүн байв. Хүмүүс нарциссист хүмүүстэй битгий тэмцээ зүгээр зүхт гэж хэлдэг нь ийм учиртай. Орооцолтоод ямар ч сайн зүйл ирэхгүй. Хэрэг гарснаас хойш сарын дараа ДНХ шинжилгээний хариу гарч Келлигийн машинаас олцсон хар тамхинаас Келлигийн ДНХ огт гараагүй бөгөөд харин Истрийн гэр бүлийн ДНХ олцсон байна. Марионы ганц болон Викотийн гэх эмнээс Жилийн ДНХ олцсон бол нөхөр Кентийн ДНХ нь олцсон бүх хар тамхи уут савн дээрээс илэрчээ. Тэрээр бээлийн өмсөлгүй нүцгэн гараараа зэв бууданд хийж нуусан байв. Ингээд ДНХ хариу гарсан болохоор шууд баривчилж болох байсан ч Эрваны цагдаа нар үүнийг тэр ост хизээж хэлж болохгүй гэд нууцлж илүү ажиглахаар шийджээ. Учир нь тэр үед Истрийн гэр бүл Оранж Каунтигийн хамгийн алдартай мундаг өмгөөлөгч болох Пол Майерыг өөрсдийн өмгөөлөгчөөр авсан тул мөрдөх баг маш болгоомжтой нихур хөдлөх хэрэгтэй. Гэвч энэ хугацаанд Келлид үнэхээр хэцүү байлаа. Тэрээр шоконд орсноос болоод сэтгцийн эмнэлэгт эмчилүүлж үс нь халзрах шинж тэмдэг илэрчээ. Гадагшаач ганцаараа гарахаа болж айцаасаа олоод сошиал медиагаа хүртэл хав. Хамгийн гол нь Келли өглөө болгон машиндаа суухдаа машинд маань дахиад хар тамхи нууцсан байх үе гэж хамгийн түрүүнд шалгадаг туршилттай болжээ. Эрвайн хотын Америктаа хамгийн аюулгүй хот гэгддэг бөгөөд Келлиж тийм учраас нүүж ирсэн байхад одоо гадагшаа гарахаас үхтлээ айдаг болсон.
Ингээд хэрэг явдал 1 жилийн турш ямар ч ахицгүй гацсан. Одоогийн цугларсан нотлох баримтуудаар шүүгэж шилжүүлэх боломжгүй гэж үзжээтэл 2012 оны хавар тус дүүрэгч шинэ прокурор томилогдож иржээ. Түүний нэрийг Кристофер Даф гэдэг. Кристофер шинээр ирэнгүүтээ шийдэгдээгүй гацсан эргүүдийг нэг бүрчлэн шүүж үзжгаад Истрийн гэр бүлийн эрэг түүний нүдэнд туссан. Мөн тэр хугацаанд энэ бас өөртөө гар утсыг цагдаа нарт хураалгацсандаа өсөрхөж цагдаагийн газрын эсрэг хэд хэдэн удаа шүүгүүд гомдол гаргаад ижээ. Ялангуяа Кент миний гар утсанд үйлчлүүлэгчдийн маань маш чухал мэдээллүүд байгаа. Заавал буцааж авах ёстой гэж заргалдажсэн нь шинэ прокурорын нүдэнд хуульчид хуулиа илүү сайн сахих ёстой байтал өөрсдийгөө бусдаас дээгүүр тавьсан юм шиг санагдаж энэ эргийг дахин шалга гэсэн үүрэг өгсөн байна. Дахин шалгасны эцэст ДНХ-ийн шинжилгээ, утасны байршил зэрэг нь хэргийг шүүхэж шилжүүлэхэд хангалттай нотлох баримт болно гэж үзээд тэднийг шүүхэд өгөхөөр шийдвэрлэв. 2012 оны 6 сард цагдаа нар маш нууцаар хөдөлж эхэлсэн. Хэрвээ тэр бас урьдчилж мэдх юм бол яаж ч магадгүй учраас баривчлах зөвшөөрлийг шүүхийн цахим системд бүртгэгдэж харагдахгүй тусгай аргаар авчээ. Тухайн үед Кент хүүхдүүдээ сургуульд нь өргөж өгчөөд ажил руугаа явж итэл Ирвайны хамгийн том уулзрын голд цагдаа нар машиныг нь бүслэн зогсоож түүнд гав зүйлгсэн бол Жилийг гэртээ байхад нь баривчилжээ. Хэрэг гарснаас хойш 1 жил хагасны дараа баривчлагдсан. Мэдээж тэд мөнгөтэй болохоор барьцаа төлж удалгүй суллагдсан ч тэдний баривчлагдах үедээ агуулсан зураг тухайн бүс нутгийн бүх сонин хэвлэл телевизэн мэдээгээр цацагдаж сургуулийн эцэг эхчүүдийн дунд маш том дуйлан болжээ. Тэднийг хууль бусдаар хүн баривчлуулахыг завцсан. Хуурамч гэмт хэргийн дуулга өгсөн гэх үндслэлээр буруутгасан. Хэрвээ энэ эрэгт гэм буруутай тогтоогдох юм бол хоёулаа өмгөөлөгчийн эрхээ насан туршдаа хасдуулах байлаа. Түүнчлэн баривчлагдах үедээ Кент ажилдаг хуулийн фирмээсээ шууд хөөгцөн. 1 жилийн дараа шүүх хурал эхлэв. Прокурор шүүхтэр Жил Эстер, Кент Эстер нар эцэг эхийн зөвлөлийн дарга Келлиг унах гэж улайран зүтгэсэн. Түүнийг хар тамхины эргэтэн болгож баривчлуулан сургууль болон нийгмийн орчноос бүр мөстэй арчиж хайхыг оролцсон гэж мэдэгддэг. Гэвч Кент Жил хоёрын шүүхтэр гаргасан тактик нь маш сонирхолтой байлаа. Жил хамгийн түрүүнд хэрэгээ хүлээж энэ бүхнийг би өөрөө санаачилж нөхөртөө даалгасан. Манай нөхөр Кент зүгээр л миний гар хөл утсан үхэлтэйсэн. Би араар нь тавьж өөр залуутай явдаг байсан бөгөөд Кент зөвхөн миний хэлсэн даалгасан зүйлийг л хийсэн гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлэх юм бол өөрийн нөхрөө шүүхийн өмнө арчаагүй бүтлгүй амтан болгож хувиргасан нь тэдний хэн нэгэн ч олов өмгөөллийн эрхээ хамгаалж үлдээд цаашдаа мөнгө олох шаардлагатай байсан болохоор хоёулаа хамт унахын оронд хэргийг Жил өөр дээрээ авахар тохиролцсон байв. Ингээд Жил хэрэгээ ганцаараа үрсэн. Хосын өмгөөлөгч шүүхтэр прокурор руу Келлид гав зүйлгсэн үү? Үгүй. Келлиг цагдаагийн машинд суулгасан уу? Бас л үгүй. Келлиг урьдчилан хорих газар тойрсон уу гэвэл үгүй. Тэгвэл Келли яг ямар хохирол амссан бэ гэж дайрдаг. Үнэн дээр Келлигийн машинаас хар тамхи олдох үед тэрээр газар сөхөрч унан чангаар уйлж цагдаа нар бууд хулгаагүй байхад гараа өргөд энэ үнэхээр минийх биш гэж амь тавин гуйж исэн. Энэ хосын хийсэн үйлдэлээс болоод зүгээрээсэн хар тамхины эргэтэн болж амьдрал нь сүрэх төгсөн байхад хохирол амсаагүй гэж зүтгэж байгаа нь дэндүү улаан цай хэрэг байв. Тэгээд ч тухайн үед туршлагатай цагдаа Чарльзтай таарсан тулдаа баривчлагдаагүй өнгөрсөн болохоос ш ажлаа хуумгаа хийдэг жирийн цагдаа байсан бол Келли аль хэдийн шоронд орчих байсан. Эцэст нь Жил хэрэгээ хүлээж шүүхээс дүнд 120 хоног хорих ял үнгүй хоолны газарт 100 цаг сайн дурын ажил хийх мөн өмгөөлөгчийн эрхийг нь бүр мөсөн хасах шийдвэр гаргажээ. Хүний амьдралаар тоглож хар тамхи нуусан хэрэгтэн гэхэд 120 хоног гэдэг дэндүү хөнгөн ялах. Үүнээс 3 жилийн дараа нөхөр Кентийн шүүх хурал эхэлсэн. Тэрээр өмнөгшгөө би бол арчаагүй амт эхнэрийнхээ үгнээс гарч чаддгүй утсан үхэлтэнээсэн гэж зүтгэсэн. Кент уг нь өөрөө маш сайн авч исэн эрүүгийн хэрэгээ өмгөөлөгч хүн байж эхнэрийнхээ хэлснээр бүхнийг хийсэн гэж жүжиглсэн ч тангарахны шүүгчдийн дундаас яг нэг хүн Кентийн энэ жүжигт хууртаж түүний талд орсноор шүүхийн шийдвэр 100% саналаар гарч чадаагүй тул тангарахны шүүгчдийн санал хуваагдаж дахин шүүх хурал эхэлсэн. Ингээд 10 сарын дараа 2 дахь шүүх хурал болов. Энэ шүүх хурал дээр эхнэр Жил нь гэрчээр ирж би нөхрөө удирсан. Хар тамхи нууж хий гэж би тушаасан. Үндэ би нөхрөө хянах удирдах чадвартай маш ухаалаг эмэгтэй. Одоо энэ шүүхийн танхимд байгаа бүх хүмүүс тэр байтугай шүүгч тааж гисэн. Шүүгчээ та аль сургууль төгссөн бэ? Би Беркли их сургуулийн хуулийн сургуулийг төгссөн. Энд байгаа хүмүүсээс би хамгийн шилдэг сургуулийг нь төгссөн. Тэр хэмжээгээрээ би маш ухаалаг хүн гэж томорчээ. Түүний аль сургууль төгссөн нь энд хүнд ч сонирн бишээ. Хажууд нь байсан Кентийн өмгөөлөгч үүнийг сонсоод сандарч дараа өдөр нь Жил дахин гэрчээр оролцох хуваарьтайсан ч өмгөөлөгч нь тактикаа өөрчилж маргааш нь шүүгчэд хандан өнөөдөр гэрчээр оролцох ёстой Жил сонсголын бэрхшээлтэй болчлоо. Өчигдөр шөнө гинэд чихэнд үлэрсэн тул өнөөдөр мэдүүлэг өгөх боломжгүй боллоо гэж сонин зүлхэрдэг. Тэгэд гинэд чихэн сонсгоо байсан бол эмнэлэг рүү явах ёстой штэ. Тэгсэн чинь нөгөөтгөн шүүхийн танхим сууж исэн. Шүүхээс
Тэгвэл бид дохионы хэлний орчуулагч гаргаж өгөө гэхэд өмгөөлөгч жийл хараахан дохионы хэл сурч амжаагүй байгаа гэснээр эцэст нь жийл дахин гэрчийн суудалд сууж чадаагүй. Шүүх хурал ингэж өрнсөөр азар Кент гин буруутай тогтоогдож 180 хоног хорих ял 100 цаг сайн дурын ажил 3 жилийн тэнсэн харгалзах ял оноож өмгөөлөгчийн эрхийг нь бүр мөсөн хассан. Эхнэр жилээсээ хамаагүй үнд ял авсан. Кентийн гин буруутай тогтоогдоод урьдчилан хорих газар руу орох жоход жийл хажууд нь наалдаж шоронд орвол зүгээр л үхчих. Чиний амь насны даатгалаас $500,000 гарна. Би тэр мөнгөөр чинь хүүхдүүдээ өсгөе гэжээ. Мэдээж сэтгэл зүйн охирлыг төлөвлөх ёстой. Келли тэдний эсрэг иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан ч Кент жийл хоёр үүнийг урьдчилан таамаглаж хамаг хөрөнгөө хамаатан цаадныхаа нэрлүү шилжүүлж дампуурлаа зарласан байв. Иргэний шүүхтэр Кент надад одоо сохор зоосч байхгүй. Хүүхдийн тэтгэмжээ өгөөд гэрээ хүртэл зарсан гэдэгч байшин нь эцэг эхийнхэн нэрээр шилжсэн байсан бөгөөд жийл бүр шинэ найз залуутайгаа Куб руу аялж түүнийгээ сошиал медиадаа гайхуулан тавьчихсан. Эцэст нь иргэний шүүхээс энэ осыг Келли $5.7 сая нөхөн төлөх шийдвэр гаргасан ч Келли тэднээс бараг юу ч авч чадаагүй. Бага хэмжээний мөнгө авсан ч тэр нь Келлигийн өмгөөлөгчийн хөлс эмнэлгээр явсан зардалд нь суудагдаад юу ч үлдээгүй. Амьдралд хүнд гомдож хилмигдэх үе зөндөө гарна. Хэнийг нь чамааг үзий ядах тохиолдолч байгаа. Хорвоогийн бүх хүн надад чамд дуртай байна гэж байхгүй. Амьдрал бидний хүсээгүй зүйлс үл ойлголцол байнга гардаг. Гэвч тэр болгонд өөрийн сэтгэл хөдлөл хорслоо барьж чадахгүй бусдыг устгах гэж оролдвол эцэст нь өөрөө тэр нүхэндээ ундаг гэдгийг өнөөдрийн эрэг харуулж байна. Ямар ч тач өнөөдрийн эрэг маань энэ үрээд дууслаа таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.